Хотын даргад бүрэг давгийг нэр дэвшүүлэхийг нийслэлийн Монгол Ардын намын хорооны гишүүд дэмжлээ. Оны эхний 4 сарын байдлаар эрчим хүчний салбарын богино хугацааны үр төлбөр 700 тэрбум хүрчээ. Бусдаас үргэлжилсэн үйлдэлээр хахуул авсан 36 гайлын байцаагчийг ялагдагчаар татан шалгаж байна. Хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааг үндэсний баялагын сангаас санхүүжүүлэх хуулийн төслийг санаачлалаа. Зорилттой бүлгийн хүүхдүүдийн зовслонгийн төлбөрийн 90%-ийг төр харагдсан. Шинэ 7 өдрийн мэд хөргийн үзэгчтэй Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу. Хотын шинэ засаг даргын нэрийг тодруулах нийслэлийн Монгол Ардын намын хорооны хурал өнөөдөр зарласан товоос хойшилж эхэлсэн. Өдөөс хойш 15 цагийн орчимд эхэлсэн хурлын эрс 76% байжээ. Хурлын эхэнд хотын даргад пүрэв давгийг санал болгосон Монгол Ардын намын удирдах зөвлөлийн тогтоолыг уншиж танилцуулсан юм. Улмаар заалнаас хэн нэгэн нэрээ дэвшүүлээгүй учраас пүрэв давг өрсөлдөгчгүйгээр дэмжигдлээ. Ингээд пүрэв давгийг маргааш нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанд танилцуулж санал хураалт явуулах бөгөөд олонх дэмжсэн тохиолдолд ерөнхий сайдад уламжилж батламжилснаар хотын даргын томилгоо албачих юм. Тэгвэл шинээр томилогдох хотын даргыг ямар хуу сорилт шалгуур хүлээж байгаа талаар үлэмж төгс томилно. За энэхүү Монгол Ардын намын удирдах зөвлөлөөс санал болгосон пүрэв давгийг нийслэлийн Монгол Ардын намын хорооны гишүүд хотын даргад нэр дэвшүүлэхийг санал нэгтэйгээр дэмжлээ. За маргааш болох нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид бус хурлаарч олонхоор дэмжих байх. Ингээд бодохоор Монгол Ардын нам дотоод арчил сул дээрээс буюу намын удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг шат шатандаа дуу нэгтээ дэмжиж яр сэтэл гараа өргөө дэмжиж явчихдаг коммунист нам шиг харагдаж магадгүй. Гэвч энэ бол ердөөл гаднаас харагдах өнгөц төрхөн. Үүндээ пүрэв давгийн проблем эхлээгүй байгаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид намын шийдвэрээ дагаад маргааш дэмжиж болгоч албан ёсоор тамга албан тушаалаа хүлээж аваад хотын засаг даргын шин цаг тоолд гүйж эхлэхээр улс төрийн ямар шахалт дарамтыг Монгол Ардын намаас сонгогдсон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид залуу хотын даргад үзүүлэхийг таашгүй. Яагаад гэвэл пүрэв давг бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гаднаас намын удирдлагаас шүхрээр бууж ирж байгаа дарга. Хэдхэн сарын өмнө Зандан шатар ерөнхий сайдыг парламентын гаднаас кабинет удирдах байгаа учраас улсын хурал дээр дэмжлэг сул гэж ярьсаар ирсэн. Тэр ч ёсоор намын аппарат доторч улсын хуралдаж хүчсүүл байсан учраас Зандан шатар огцорсон. Одоо яг тийм нэг улс төрийн нөхцөл байдал нийслэлийн өрг дээр өрнөхнэ. Эргэн сануулхад өмнөх 2 засаг даргыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гаднаас тэр бүхэл улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн байсан улс дээрээс бууж ирж томилогдож байсан. Харамсалтай нь аль аль нь бүрийн эрхийнхээ хугацааг дуусгах чадалгүй, бүтэн 4 жил ажиллаж чадалгүй огцорсон. За сануулхад Сумья Узарч, Нямбатарч аль аль нь нийслэлийн Монгол Ардын намын хорооны дарга буюу харьцангуй эрх мэдэлтэй доороо хөл сайтай байсан хэрнээл албан тушаалтаа үлдэж чадаагүйг эргэн саная. Тэгвэл намын төв аппаратаас ирж байгаа нас залуу пүрэв давгийг нийтийн төлөөлөгчд тиймч таатаа өгөх нь юу л бол тэр тусмаа нийслэлийн Монгол Ардын намын хорооны туршлагатай улс төрчид тэгэх нь юу л бол гэж харж байна. Мэдээж хэрэг пүрэв дав гэдэг залуу манай Монгол Ардын намд бэлтгэгдсэн залуу цаашид хотын даргын ажлыг хэрхэн хийж гүйцэтгэх нь тухайн томилогдоод батламжлагцснаас хойш хотын иргэдлээ өөрсдөө үнэлэх асуудал гэж ойлгож байгаа. Ер нь бол зүгээр миний нэг бас боддог юм бол цаашид бид энэ хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гэдэг албан тушаалыг нэг албан тушаал болгож шууд хотын иргэд сонгогддог ийм эрх зүйн шинжилэл рүү явах уг нь алхмыг бид хийсэн харамсалтай нь хууль хэрэгжилд хойшлцоод байгаа гэдгийг хэлье. Өмнө нь та нар санаж байгаа шүү дээ. Гишүүнээ өгөөд сайдаа өгөөд ирсэн хүн бас огцорч л байсан шүү дээ. Тэгэхээр хувь заяа тэгэл адилхан л хүлээн шүү дээ. Хэрвээ гаднаас хүн орж байгаа бол хатуул хүлээж авах. Би яагаад энэ 2024 онд нийслэлийн намын хороо 45 хүнээ илгээчээд 45 хүндээ итгэдэггүй юм ойлгохгүй байна.
тэрийг итгүүлэхийн тулд Нямбатар сайд их хурал дэвшгүй өөрөө иргэдийн хурал дэвшиж жагаад ялалтаа байгуулж жагаад тэр одоо дүрмийнхаа дагуу болсон гэж одоо боддог. Тэгээ сая харамсалтай нь огцорлоо. Үеийн үед нөгөө нийслэл иргэдийн хурал дээр байгаа төлөөлөгч нараас засаг дарга төвшүүлдэг тийм уламжил байсан. Тэгээ сүүлийн хэдэн жил энэ бол алдагдсан. Би урд ч гэсэн хэлсэн. Тэгэхээр энэ хүрээнд бол таны нэлээд одоо яригдж ингэж явж байгаад эцсийн шийдвэр дээр бол өдөрх зөвлөл дээр одоо өөр нэг гарч иж ингэж байна. Танд одоо ямар юу байна вэ? Санал бодол байна вэ гэдэг байдлаар ерхий нарийн бичгийн дарга уулзаж ярилцсан. Тэгээ ер нь энэ тав хүн яг үе үед ийм шийдвэр янз бүрийн шийдвэрүүд гардаг. Одоо орон нутаг дээр дүүрэг дээр байгаа иргэдийн хурал сонгогдсон хүмүүсээ бид голдог. Тэгээд магадгүй нийслэлээс хүн томилчдаг ч юм уу. Нийслэл дээр байгаа хүмүүсээ голоод одоо янз бүрийн сайд нар дарга нар ажилласаа буугаал те. Одоо тэнд байгаа хүмүүсээс илүү л гэж өөрсдөө бодож шít. Тэгээ ирээл одоо ер нь сайнаа үтсэнгүй шít. Альж тохиолдолд. Тэгээд яг ер нь наад намын чинь тэр сонгон шалгаруулалтын журам мурам гэж юм тал дээр хэдүүлийг нь хойш та бодмоор юм байна дөө гэдэг байдлаар л хэлсэн. За нийслэлийн төлөөлөгчдийн хэлж байгаа агуулга үндэслэлтэй. Учир нь орон нутгийн сонгуульд нийслэлийн Монгол Ардын нам өөрөө толгой мэдээж эрсдлээ дааж санхүү мөнгөө босгож менежер хийж оролцдог. За үүн төв намаас буюу одоо удирдах зөвлөлөөс галын дэмжлэг бараг л байдаггүй гэд хэлэхэд буруутахгүй. Тэгсэн атлаа төв намынхаа бүхий л том арга хэмжээ хурал хойд нийслэлийн намын хорооныхон морь мал мэт зүтгэдэг. Тэгтэл нийслэл дээр томоохон томилгоо хийгдэх болохоор дээрэс нь томилгоог нь шийддэг. За энэ асуудалд одоо нийслэлийн одоо Монгол Ардын намынхан нийслэл дэх одоо Монгол Ардын намд сонгогдсон төлөөлөгчд дэвчээр алдахад одоо хөрвүү гэж уншигдэж байна. Тэгвэл одоо бас нэг асуудал үлдсэн. Хэрвээ Пүрэв давгийг хотын дарга болголоо гэж бодоход за нийслэлийн намын хорооны даргаар давхар томилох уу гэдэг асуудал байна. Эсвэл хотын намын хороогоо Нямбатарын талынхан Пүрэв давгад найр тавьж өгөх үү гэдэг нь анхаарал татж байна. Пүрэв давг хэрвээ хотын намын хорооныхоо даргийг авч чадахгүй бол нийтгийн гаднаас томилогдсон ихээхэн хүч сул хотын дарга болох төлөвтэй харагдж байгаамаа. Тэгвэл шинэ хотын даргыг ямар шин төслүүд хүлээж байгааг одоо харцгаая. Өнгөрсөн онд нийслэл томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж төсвийг нэмэгдүүлсэн. Нийслэл бонд бие дааж гаргасан гэгчлэн хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлуудад нийслэл бий. Гэвч одоогоор хоёр том төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй болж төр зогсоогоод байгаа билээ. Тухайлбал Сэлбэдэд төвийн бүтээн байгуулалтыг хийхээр газар чөлөөтөлтийн ажлыг хийгээд байсан. Улмаар гадаадын зээл ашиглалт өр ашгийг нэмэгдүүлэх анхдагч хуулийн төсөлд Сэлбэдэд төвийн бүтээн байгуулалттай холбоотой асуудлыг оруулж хэлэлцүүлсэн ч тус хуулийн төслийг улсын хурлаас дэмжлэггүй унагсан. Улмаар гадаад зээлийн ашиглалт өр ашгийг нэмэгдүүлэх хуулиас Сэлб 20 минутын хот төслийг хасаж батлуулсан. Мөн туулын хурдны тойрог замын бүтээн байгуулалтын ажлыг төр зогсоогоод байгаа. Тиймээс шинэ хотын дарга нийслэлд эхлүүлэхээр төлөвлөсөн болон эхлүүлээ зогсоосон томоохон төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх үү гэдг нь анхаарал татж байна. Нэгдүгээрт Улаанбаатар метро төсөл. Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлсэн. Энэ онд нийслэл метронд 2.5 их найи төгрөгийг гадна дотноос хөрөнгө оруулахаар тооцоолсон хэмээн мэдээлж байлаа. Метро байгуулах төсөл нь толгойтоос Амгалан хүртэлх 19.4 км үргэлжилнэ. Нийт 15 өртөө засвар үйлчилгээний депотой байх төлөвлөгөөтэй. Иргэд автобусаар 45 минут зорчих зайг 15 минутаар метрогоор зорчиж туулах нөхцөл бүрдэж, өртөө орчим жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих шууд нөлөөлөл бий болно гэж тайлбарлаж байгаа. За мөн метроны өртөө орчмыг хөгжүүлэх үйл ажиллагааны нөлөөгөөр ойролцоогоор 150 мянган ажлын байр шинээр бий болно гэж төлөвлөсөн. Цагт 17,200 гаруй хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөлөөд байгаа. Зогсоол хоорондын зай 1.3 км байна. Метроны барилгын ажил 2027 онд багтаан дуусгаж 2028 оноос ашиглаж эхлэхээр төлөвлөж байсан. Улаанбаатар метро төслийн шинжлэгдсэн тэзүү болон концепт зураг төслөөр нийт төсөв төртг нь 2 тэрбум 445 сая Америк доллар байхаар магадлан батлагдаад байгаа.
Дараагийн хүлээгдэж байгаа төсөл дулааны цахилгаан станц 5 төсөл. Дулааны 5 дугаар цахилгаан станц төслийг 2026 онд эхлүүлнэ гэж мэдэгдэж байлаа. Тус станцыг төр хувийн хвшлийн түншлэлээр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 26 га талбайд барих бөгөөд 300 мегабайт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөлөөд байгаа. 3 дахь хүлээгдэж байгаа төсөл Дүүжин тээвэр. Улаанбаатар хотын автозамын төгжрлийг бууруулах зорилгоор Бүгд найрамдах Франц улс Монгол улсын засгийн газар хоорондын байгуулсан санхүүгийн хэлтсээрийн хүрээнд нийтийн тээврийн шинэ байгальдын хэлтийн шийдэл болох Дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлэх болсон гэж төсөл санаачлагчид сайшаарч байсан. Яармаг Арцат өнөр хороол чиглийн Дүүжин замын тээвэр нь нийт 4.2 км урттай, 2 зогсоолтой, 645-аас 42 метрийн өндөртэй, 19 толгоор багамтай. Төслийн урьдчилсан судалгаагаар Дүүжин замын тээвэр ашиглалтанд орсноор Баянгол улаан хаавал дүүргийг холбосон нийтийн тээврийн шин төрөл бий болж автозамын ачаалал буурах, зорчигчдын зорчих хугацаа богиносох, нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэх, давуу талтай гэж сурчилж байсан он удаан жилийн настай цас дээрх төслийг амьлуулах хэсэг нь мөн л шинэ хотын даргын шийдвэрээс шалтгаалах нэ. Үндсэн хуулийн цэцгийн дарга Баясгалангийн бүрэн эрх дуусаад бүтэн 1 жил болж байгаач тэрээр суудлаасаа буусангүй. Энэ бол эрх баригч намын захиалгат шийдвэрүүдээ гүйцэтгүүлэх гэсэн санаархал гэж ардчилсан нам шүүмжилж байна. Хамгийн гол нь хугацаа хэтэрсэн даргын баталсан тушаал шийдвэрүүд ирээдүйд эрх зүйн чадамжтай хэсэг нь хууль зүйн хүрээнд эргэлзээ гацаа үсэт байгааг хэлж байлаа. Монгол улсын үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих, түүнийг чандлан сахиулах ёстой байгууллага бол үндсэн хуулийн цэц. За гэвч өнөөдөр цэцгийн оройд сууж буй Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад 365 хоног өнгөрч байна. За гэтэл түүний орны хүнийг томилох асуудлыг оруулж ирэхгүй байгаа нь цэц улс төртөө хутгалдаж, хууль дээдлэгээ болсны илрэл гэж ардчилсан намынхан үзэж байгаа юм а. За нэг жишээ татхад өнгөрсөн оны 10 дугаар сард Зандан шатрыг ерөнхий сайдаас огцруулсан улсын хурлын үйл ажиллагааг цэц үндсэн хууль зөрчсөн гэж дүгнсэн. Ингэхдээ их судлын хуралдаанаа 3-4 хоногийн дотор яаралтайгаар хуралдуулж парламентын үйл ажиллагааг үгүйсгэсэн дүгнэлт гаргасан нь цэцийг улс төрийн шүүх осныг гэрчилсэн хэрэг гэж цөрөг хүчин үзэж байгаа юм а. Үндсэн хуулийн дээр маш тодорхой 66-гийн 2 дээр байж байгаа улсын хурлын гаргасан шийдвэртэй холбоотой дүгнэлтийг улсын хуралд оруулна гэж байж байгаа. Гэтэл өнгөрсөн онд гарсан дүгнэлт одоо хүртэл улсын хуралд орж ирээгүй байгаа. Яагаад орж ирэхгүй байгаа шалтгаан гэвэл угаасаа үндсэн хууль өөрөө зөрчөөд дүгнэлтээ гаргасан учраас процесс хуулиудаа зөрчөөд дүгнэлт гаргасан учраас улсын хурал дээр орж ирэхээр асуудал үүснэ гэж бодоод одоо хүртэл улсын хуралд дүгнэлтээ оруулж ирэхгүй байгаа. Үндсэн хуулийн цэц ямар нэгэн байдлаар улс төрийн тохироор очиод байна. Үндсэн хуулийн цэцийн дарга хугацаанд дуусчаад 1 жил болж байхад яагаад чөлөөлөгдөх өргөдлөө өгөхгүй байгаа юм бэ? Баясгалан гэдэг хүн. Чуулган завсарлаагүй одоо 2-3 ч ээлж чуулган явж байхад яагаад чөлөөлөгдөх өргөдлөө өгч асуудлаа шийдэхгүй байгаа. Яагаад улсын хурлын дарга энэ асуудлыг авч хууль биелүүлэхгүй байгаа. Энэ өөрөө ингээд улс төрийн шүүх болсон байгууллага захиалагч шийдвэрүүдийг ингээд ээж дараалан гаргахсаар байх юм уу? Энэ гаргаж байгаа шийдвэр хүчинтэй юм уу? Эрх баригчид өөрсдөд нь ашиггүй улс төрийн нөхцөл байдал үүсэнгүүт цэцийг хөтлөгдөг. За эмдэж бүрэн эрхэн дууссан Баясгалангаар цэцийг удирдуулсаар байгаа гэлээ. Зөөгөрч зогсохгүй учрлыг улсын хурлын дарга байх үед үндсэн хуулийн цэцгийн гишүүнээс чөлөөлөгдөж улсын хурлын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон очсон үлзий сайхны орны томилгоогч хийгээг байгаа юм. За нэг ясандаа цэцгийн 9 гишүүний нэгийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусаад 1 жил, за нөгөөгийнх нь суудал хоосроод хагас жил болж байна. За эмд үндсэн хуулийн цэцгийн гишүүдийн томилгоог оруулж ирэхийг улсын хурлын дарга бямц цогтоос шаардлаа. За энэ шаардлага зөвхөн ардчилсан намаас ч биш хүн намаас ч гарч байгаа юм а. Хууль хэрэгжих, хууль биелүүлэх гэж чухал үүрэг нь аль чатанд вэ? Тийм болохоор энэ төрийн ажил бас янз бүрийн улс төрийн зорилгоор байд юм уу? Эсвэл одоо улс төрчлөлтөөс ингээд асуудал үүсэхгүй байхын тулд энэ хууль зас хугацаанд нь бол дуусж байгаа тодорхой албан тушаалтнуудыг бол орж ирж чөлөөлж явж явах хэрэгтэй. Үндсэн хуулийн цэц улс төрийн явцсан ашиг сонирхолд үйлчилж дээрээс нь хугацаа нэтэрсэн удирдлагаар шийдвэр гаргуулсаар байвал Монгол улсын эрх зүйн системд нөхөж орчгүй охирол учирч үндсэн хуулийн хямрал руу хөтлөх аюултайг гишүүд санууллаа. Сонгогчдын идэвхийг нэмэгдүүлж царцааны нүүдлийг зогсоох зорилгоор улсын хурлын зарим гишүүдийн санаачилсан ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл замаасаа буцлаа. Уг нь энэ хуулийн төсөлд иргэдийн сонгох эрхийг
боддоор хангах хэд хэдэн чухал заалт багтаад байсан. Гэвч цаг хугацааны явцад амжиж баталж чадхааргүй болсон тул хууль санаачлагчид төслөө буцаан татлаа. Төрийн тэргүүнээ сонгох монголчуудын эрт зэдвэх жил ирэх тусам буурсаар байна. Хамгийн сүүл болсон 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулийн эрсдэл гэхэд 60% ч хүрээгүй нь түүхэнд хамгийн бага үзүүлэлт болж үлдсэн юм. Энэ зөвхөн иргэдийн идвэхгүй байдал гэхээс илүүтэй санал өгөхөд тулгардаг асуудлуудтай холбоотой гэж хууль санаачлагчид үзжээ. Тухайлбал хотод сурч байгаа оюутнууд, гадаадад амьдарч байгаа иргэд, ээлжээр ажилддаг хүмүүс саналаа өгөхийг хүссэн ч өгч чаддаггүй. Ийм дэргэд хаана үйл байгаагаас үл хамаарч саналаа өгдөг байх гэх мэт агуулгуудыг багтаасан хуулийн төслийг Бумочир нарын гишүүд санаачилсан. За гэсэн чинь хуулийн төслийг хилэлцэх хэсгийг шийдвэрлэх байсан өнгөрсөн баасан гарагийн чуулган дээр ардчилсан нам завсарлага авсан юм а. Монгол санал өгөх процесстэй холбоотой янз бүрийн одоо тийм хууль бус үйлдэлээс хэрхэн яаж сэргийлж мөн ард иргэдэд энэ хардлага сэрдгийг яаж бууруулах вэ? Энэ чиглэлд бид нар тодорхой тийм ажил хийх ёстой гэж ойлгодог. Тэрнээс ер нь санал авахыг одоо хэлбэрчлэх, санал авах болцоогоор хангах, энэ гадаадад байгаа иргэд зайнаас цахимаар саналаа өгөх, энэ бүх боломж бололцоонуудыг аль болох нээх нь өөрөө ардчилсан улсын төрөө байгуулахын үйл явцын тэр тусмаа манай үндсэн хуулийн үзэл санааны нэг хэсэг л гэж бодод ардчилсан бол тийм байр суурьтай байдаг. Хуулийн төслийг буцаах болсон хамгийн гол тэг нь Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн суурь зарчим юм. За хуулиараа сонгуул болохоос 1 жилийн өмнө сонгуулийн тухай хуульд гар хүрэх нэмэлт өөрчлөлт оруулахыг хатуу хэрэгэлдэг. За энд одоо хилэлцэх хэсэг нь ч дэмжигдээгүй байгаа хуулийн төсөл батлагдах гэсээр байтал бараг 7 дугаар сарын нүрийг үзнэ. За хэрэв хилэлцүүлгийг үргэлжлүүлвэл сонгуул болоход 1 жил хүрэхгүй хугацаа үлдэх тул хууль санаачлагчид яалтчгүй төслөө буцаан татан авахаас өөр сонголтгүй болжээ. 2025 оны 77 дугаар тогтоол гэж хуулийн тогтоол байгаа. Тэр тогтоол дээр энэ эрхэм зөрчигдөд байгаа иргэдийнхаа санал өгөх боломжийг нь нээж өгөх ийм хууль эрх зүйн орчин юмнуудыг бүрдүүлж өгөх ёстой гэж тэр их хурлын тогтоол дээр заалттай байгаа. Өөрөөр хэлбэл бид бол улан амхандаа их хурлын тогтоолын хэрэгжилтийг хангах гэсэн л ийм л зорилгоор энийг энэ хуулийг барьж авсан. Тэгээд хуулийн хугацаанд баригдаад энэ одоо баталж амжихааргүй нөхцөл байдал үүсэж байгаа. Уг нь энэхүү хуулийн төсөл батлагдсан бол сонгуулийн үеэр саналаа өгөх боломж нь хязгаарлагддаг, нийгмийн тодорхой бүлгүүдэд маш том боломж нээгдэх байв. Тодорхойлбол 250 мянган гаруй иргэний санал гээгдэхгүй, сонгох эрхэнч бүрэн хангагддаг байсан гэж хууль санаачлагчид ярьлаа. За гэсэн ч хууль санаачлагчид хугацааны хувьд хоцорч хөдөлснөөс амжаагүй учраа эх 2027 оны ерөнхийлөгчийн сонгуул хуучин хууль дүрмээрээ явагдахаар болж байна. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Энэ оны эхний 4 сарын байдлаар эрчим хүчний салбарын богино хугацааны үр төлбөр 700 тэрбумд хүрчээ. Үүнээс үүдэн станцууд урсгал засвараа хийж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна. Нөгөөтэйгөр станцууд нүүрсний үр төлбөрөө төлж чадахгүй хүрчээ. Дархуул аймгийн Дулааны станц өнгөрсөн өгөл 20 гаруй тэрбум төгрөгийн алдагдaltaй ажиллажээ. Тус станц шарын гол болон Багнуурын уурхайгаас нүүрсээ татдаг байна. Гэхдээ дээрх 2 уурхайд 5 тэрбум төгрөгийн нүүрсний үр төлбөрөө өгч чадахгүй байгаа юм а. Үүнээс шалтгаалan уурхайдаас үр төлбөрөө өгөхгүй бол нүүрс нийлүүлэх боломжгүй гэх байр суурийг илэрхийлээд байна. Товчхондоо бол он дамнасан нүүрсний үр төлбөрөө өгч чадахгүй бол Дархуул аймаг Дулаангүй өвлжих эрсдэлтэй байна. Нөгөөтэйгүр тус аймгийн станцын урсгал засвар санхүүжилтийн асуудлаас болж хойшилсан байна. Энэ нь ажилчдын аюулгүй байдалд сүргээр нөлөөлж, ажилчид нь дайжиж байгааг ч тэтгэлжүүлээ. Дээрх асуудлууд Эрдэнэтийн Дулааны станцад мөн тулгамдж байгаа гэдгийг салбарын үйлдвэрчний эвлэлээс илэрхийллээ. За мөн одоо ажилчдын цалин нэмж чадаагүйгээс шалтгаалаад одоо ажилчид олноор гарах нөхцөл байдал бол аль аль одоо станц гэлтгүй уурхай дээрч ийм нөхцөл байдлууд үүсчихэд байж байна. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх одоо шаардлага зүй ёсоор бол тавигдсан байна. Энийг одоо төр засаг бол бас анхааралтай авахгүй болохгүй байна.
одоо үүнээс шалтгаалаад одоо ажил хэсгийн тогтворгүй байдал үүсэх юм бол энэ станцууд доктортой ажиллах одоо нөгөө их урсгал засвараа хийх хүн хүчгүй болоод ингээд нөхцөл байдал улам хүндрэх за ирэх өвөл магадгүй одоо бас тог хязгаарлах хэмжээнд очихыг бол үүсэхгүй байдалд бол хүрчээд байна. Станцууд ийм байдалд хүрсэн нь дулаан болон цахилгааны терапиг зах зээлийн зарчимд нь хүргэхгүй байгаатай холбоотой гэж салбарын мэрэгжилтнүүд хэлж байна. Одоогийн байдлаар дулааны терапиг 1 дахин, цахилгааны терапиг 19%-аар нэмэгдүүлбэл тус салбарын алдагдал буурна гэж үзэж байна. Үгүй бол станцууд ажилчдынхаа цалинг банкны зээлээр тавих, хэрэгэлсэн нүүрснийхээ төлбөрийг өгч чадахгүй байх, урсгал засвараа хийж чадахгүй байдал нь үргэлжилсээр байна гэдгийг хэлж байлаа. Цаашлаад энэ өвөл хойд хөршөөс импортлож буй эрчим хүчний төлбөрөө төлж чадахгүйд хүрнэ. Нийт цахилгаан үйлдвэрлэлийн 30 орчим хувийг хувийн хвшлийн цахилгаан станцууд болон импортоор хангаж 70% төрийн өмчт болон цахилгаан станцууд хангаж байсан бол энэ маань жил бүр өсөд 2028 он гэхэд энэ 70% нь баг хувийн хвшлийн цахилгаан станцууд болон импортын цахилгаанаар хангах ийм нөхцөл байдалд хүрнэ. Тэгэхээр энэ үйлдвэрлэлийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт нь цахилгааны өртөг зардалд бол томоохон нөлөөллүүдийг үзүүлж явж байгаа. Тэгэхээр энэ өртөгт бодит өртөгт шууд хүрнэ гэвэл цахилгаан дулааны терапиг нэлээд өндөр хувиар нэмэгдүүлэх шаардлагатай. Шарын голын уурхай өнгөрсөн жил 1.5 сая тонн нүүрс олборлож, Дархан болон Эрдэнэтийн станц болон үйлдвэрүүдийг 100% нүүрсээр хангасан байна. Гэхдээ нийлүүлсэн нүүрснийхээ нийт 22 тэрбум төгрөгийг одоо хэрн авч чадаагүй байна. Үүнээс шалтгаалan уурхайн газар хуулалтын ажил зогсон байдалд орохын зэрэгцээ ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй нөхцөл байдалд хүрчээ. Энэ асуудал станцуудад нүүрс нийлүүлж буй бүх уурхайдад тулгамдж байгаа гэдгийг эрчим хүчний зохицуулах хороо болон үйлдвэрчний эвлэлийн зүгээс илэрхийлж байна. Дизель түлшний үн өсөж уурхайн тээвэрлэлтийн зардал өссөн энэ үед станцууд нүүрс авах төлбөрөө хамгийн багадаа 10%-аар нэмэгдүүлэх шаардлагатай гэж эрчим хүчний зохицуулах хороонд саналаа ирүүлсээр байгаажээ. Гэхдээ эрчим хүчний үн тариф зах зээлийнхээ зарчимд хүрээгүй учраас одоогоор нэмэх боломжгүй байгаа гэлээ. Тийм ч учраас дээрх асуудалд засгийн газрын зүгээс анхаарах шаардлагатай байгааг салбарын мэрэгжилтнүүд хэлж байлаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газрын санаачлагаар байгаль орчин дээлтэй ногоон төслүүдийг бойжуулж хөрөнгө оруулагчдтай холбох зорилготой үндэсний ногоон лаб платформыг үүсгэн байгуулад байна. Энэхүү платформоос COP17 хурлаар хөрөнгө оруулагчдад танилцуулах төслийн 2 дугаар сонгон шалгаруулалтыг өнөөдөр зохион байгууллаа. COP17 хурлын цэнхэр бүсэд танилцуулагдах нийт 135 төслийг төрийн бас байгууллага болон аж ахуй нэгжүүд эрүүлжээ. Эдгээр төслийн дийлэнх нь газрын доройтлыг бууруулахад малчдын оролцоог нэмэгдүүлэх, доройтсон газрын нөхөн сэргээлтийн ажлыг идэвхжүүлэх төслүүд байна. Мөн малын гаралтай түүхийн эд болон аялал жуулчлалын менежментээр цаашид санхүүжилтэд нэмэгдүүлэх төслүүдийн санал ихэвчлэн иржээ. Нөгөөдөөр газрын доройтлыг бууруулах технологид суурилсан шинэлэг төслүүд жин дарж байна гэлээ. Эдгээр төслүүдээс 12 төслийг сонгон шалгаруулах хилцүүлэг өнөөдөр зохион байгуулагдлаа. Сонгогдсон төслүүдийг COP17 хурал хүртэл сайжруулахад үндэсний ногоон лабын зүгээс дэмжлэг үзүүлэн гэлээ. 12 төсөл маань 2 сарын турш одоо сайжруулах, бойжуулах энэ процесс борно. Тэгэхээр 2 сарын турш одоо эдгээр төслүүд маань одоо сургалтуудад одоо суухтай ойролцоогоор 7 хоногт 23 удаа энэ сургалтуудад суух. Ингээд одоо төслүүдээ бол сайжруулахаар байгаа. Энэ төслүүдээр нэгдсэн стандартаар одоо бэлэн болгоод тэгээд COP-ийн одоо энэ хурлын үеэр тусгаасан арга хэмжээ зохион байгуулад энэ 15 төсөл маань өөрсдийнхөө энэ саналыг олон нийтэд нээлттэй хөрөнгө оруулагч нарт бол нээлттэй танилцуулна гэсэн. Газрын доройтлыг бууруулах төсөлд аж ахуй нэгжүүд болон төрийн бас байгууллага, олон улсын байгууллагууд түлхүү оролцож байна. Тухайлбал үүнээс нэг жишээ дурдахад Vision Agro компани зүгээс нэгж малаас авах ашгийг нэмэгдүүлэх төслөө танилцуулж байлаа. Энэхүү төсөл нь малчдын амжиргааг дээшлүүлэхийн зэрэгцээ, бэлчээрийн доройтлыг бууруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах технологид суурилсан төсөл гэдгээрээ давуу талтай байна. За бид бүхний хувьд бол Баянгор аймгийн Баяова үлзий цумыг дамжсан. Ер нь бол хоньны аж ахуй буюу одоо доктортой бэлчээр ашиглалт. За дээр нь бол хүнсний одоо аюулгүй байдалд суурилсан олон улсын стандарт. Мөн одоо сүм сүргийн буюу малын ашиг шимийг одоо урт хугацаанд бүрдүүлэх, малчид болон бэлчээр ашиглалт, малчдын амжиргааг дэвшлүүлэх. Дээр нь бол олон улсын стандартад одоо нийцсэн тийм урт хугацааны технологи, экосистемийг бүрдүүлэх төслийн санааг хүргүүлсэн байна.
Дашрамд дурдхад COP17 хуралд 196 орны 10,000 гадны төлөөлөгч оролцох юм. Энэхүү хуралд улсын төсвөөс 300 гаруй тэрбумыг зарцуулж 1 их 80-ийн хөрөнгө оруулалт татгаар төлөвлөд байгаа юм а. Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлцээс 36 гайлын улсын байцаагчийг яллагдагчаар татаж албан үүргийг төтгөлзүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг мэдээллээ. Гайлын ерөнхий газрын болон Улаанбаатар хотын гайлын газрын мөн замын үд дэх гайлын газрын нэр бүхий албан тушаалтнууд нь Монгол улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд гайлын хяналт шалгалт хийх бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуй нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэлийг гүйцэтгэж үргэлжилсэн үйлдэлээр хахуул авах, хууль бусаар олсон орлогын эрхүүсээр бодит шин чанарыг өөрчлөн мөнгө угаасан эрүүгийн хуулийн 22-ийн 1, 22-ийн 4-т заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас хахуул авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдэлийг илрүүлэн шалгаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын хүрээнд одоогийн байдлаар 36 гайлын улсын байцаагчийг яллагдагчаар татаж албан үүргийг төтгөлзүүлэх, хөлийн хориг тогтоох болон зарим гайлын улсын байцаагчид цагдаа хорих тассан сэргийлэх арга хэмжээг авч мөрдөн шалгах ажиллагааг өргөжлүүлж байгаа талаар мэдээллээ. Доллар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Өнөөдөр Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл ажиллах хүч, хүмүүн капиталд амаргүй сорилтууд тулгарч, залуусын гадагшаа чиглэсэн урсгал нэмэгдсээр байгаа. За энэ хэцүү цаг үед дэлхийн хэмжээний томоохон их сургуулиудад мэдлэг чадвараа уралдуулан сурч байгаа залуусын дунд эх орноо гэсэн халуун сэтгэл, тэмүүлэл унтраагүй, харин бүрч илүү дүрлэлцэж байна. Үүний нэгэн тод илрэл бол Хятадын нэр хүндтэй Renmin University of China буюу Хятадын ардын их сургуульд суралцаж байгаа Монголын 12 оюутан байна. Тэд сургуулийнхаа кампусаас эх орныхоо маргаашийг хэрхэн харж ямар зорилго өвөрлөж байгаагаа бүгд найрамдах Хятад ард улсын Бээжин хотод ажиллаж байгаа манай сэтгүүлчтэй хуваалцжээ. Хятадын ардын их сургууль бизнес удирдлагаар сурдаг. Ерөнхийдөө бол төгсөөд Монголдо ажиллая гэж боддог. Хувь хүн талаасаа за гадаад сурыг те за сурсан мэдлэгээрээ буцаад Монголдо хөрөнгө оруулалт хий гэж амар их боддог. Гадаад амьдрал яг гоё л доо гэхдээ хэцүү юм зөндөө олон байдаг. Яг үннийг хэлэхэд ингээ анзаараад ангууд за гадаад орныг яг жаргалын орон болгож ирдэг хүмүүс ихвчлэн ингээд гадаад урт хугацаагаар амьдарч үзээгүй ч юм хүмүүс байх гад байдаг. Яг боломж өндөр байдаг ч гэсэн гадаад очиод эхний жилдээ ялцчихгүй их орныхоо үнцнийг амар их мэдэрдэг. Тийм дээч би бол за хүн болгоныг за юм өдөрнүү талиасаа гэж үрээлдэг. Тэр мэдлэгээ ингээд бас их орноо одоо нутгшуулаасаа тий их орноо хөгжүүлэхэд ашиглаасаа гэж бол амар хүсдэг. Renmin их сургуулийн бизнесийн сургуулийнх нь 2 дахь курсын сурагч байна. Би өмнө ерөөсөн Хятадд явж сурна гэж бодоогүй байжгаад тэгээд ер нь айгүй юм санаандгүй байдлаар ирсэн. Тэгээд энэ яг юм ямар ч expectation байхгүй ирсэн болохоор тэр юм уу бүх юмнуудаа ингээд ер нь бол таалагддаг. Тэгээд хажуугаар нь яг юм шинэ орчин өмнө би нөгөө Ирландд байсан байхгүй юу. Тэгээд яг Европоос бол бүр ингээд тарцсангуу яг юм өөр орчин. Тэгээд ер нь бол зөндөө таалагдаж байгаа. Би тэд яг за Монголд байвал би мэдээж яг ингээд өөрийнхөө гэртээ тэгээд сургууль руу явж байгаа. Энд байгаагийн нэг том ялгаа нь доормтой одоо яг юм кампустай бүгдээрээ амьдарч байгаа. Энэ нь яг сургууль дотор бүх бидний хэрэгцээ тэг гарах ерөөсөө шаардлага байхгүй. Тэнгүүт яг илүү чухал зүйлдээ одоо замын төвжирч гэдэг юм уу иймэрхүү зүйлд цаг ингээд алдахгүйгээр одоо шууд хичээлдээ явах ч юм уу тиймэрхүү яг ингээд одоо цаг болол айгүйх байгаа. Тийм тэр нь бол давуу талтай. 3 дахь курсээр олон улсын улс төр гэдэг мэдлэгээ суралцдаг. Тэгээд Чинхуа тэгээд Бээжингийн сургуулиудыг бодох юм бол манай сургуулийн босго оноо нэлээд өндөр гадаад хүүхдүүдэд. Бусад сургуулиуд болохоор ер нь бол
За эцкий гэдэг тогтоолын түвшин нутаг шалтгаан шүү дээ. Тэрний за 4 юм уу 5-аас 10 оноос дээш гэдэг заадаг бол манайх шууд эцкий 6-гийн 200-аас дээш оноо гэдэг цаанаа сургуулийнхаа вебсайтн дээр заагаад өгсөн. За одоо манайс яг миний мэдлэг төгссөн ахнаар байна л да. Яг манай сургууль Huawei-ийн одоо компанид ажилладаг ч юм уу, headquarter-д ажилладаг ахнаар ингээ хараад үзвэл тий Huawei-ийн гадаад харилцааны одоо хилцэлтэн ч юм уу тий ингээ ажиллаад явж байгаа хүмүүс мэр сэр байна. Тэгээ энэ хүмүүсүүдийг хараад үзэхээр ер нь нэгдүгээрт эх орноосоо хол аюу хэцүү байгаа байхгүй. Дээрээс нь хэдий цалин өндөр байгаа ч гэсэн энд мэдээж энд хятад улс чинь удаан суурьшаад амьдрахад байр аваа тэгээ үйл хөдлөл хөрөнгө аваад амьдралаа цаашаа залгуулна гэдэг чинь ер нь жоох хэцүү. Тийм. Мэдээж сар алганы байрны түрээс өндөр байгаа тий. Тэгээ тэрнээс гадна энд яг ингээд мөнгө хураах уу, ер нь нэгээ цаашдаа гэр бүлээ яаж зохиох уу гэдэг бас аюу том асуудлууд байгаа болохоор ер нь аль болох их нутагтаа буцаж ер нь ажиллах сонирхолтой. Гэхдээ хэрвээ тэнд нөхцөл нь үнэхээр бас амьдрах боломжтой болов. Хятадын боловсролын тогтолцоонд сурагчдын сурч хөгжих таатай орчин орон зайг бүрдүүлж өгөхөд маш их анхаардаг нь Римийн их сургуулийн кампусын зохион байгуулалтаас харж болно. Энэ их сургууль нийгэм хүмүүнлэгийн ухаанаар улсдаа тэргүүлдэг 14 чиглэл нь дэлхийн шилдэгт тооцогддог. Тэр дундаа Хятадын сэтгүүл зүүн салбарын номер 1 сургууль бөгөөд энэ жил 70 жилийн ойн тохиож байна. Хаашаа дунджаар 10 минут алхахад л хичээлдээ суух, оюутны байрандаа очих, фитнес, спортоор хичээлэх гээд бүх зүйлийг нэг дорд бүрдүүлсэн байна. Ийм тавь тухтай орчинд 28 мянган залуус мөр зэрэгцэн суралцаж байгаагийн нэг хэсэг нь Монгол оюутнууд юм а. Хүүхдээ спортын секц урлагийн дугуйланд явуулж авиасыг нь хөгжүүлэе гэвч сарын төлбөр нь өрхийн төсөвт хүнд ачаа болдог жишээ олон бий. Өнөөдөр Монголын мянган эцэг эхчүүдэд яг ийм санхүүгийн асуудал тулгарч байна. Тэгвэл энэ гацаанаас гарах хүүхэд бүрт тэгш боломж олгох нэгэн анхдагч хуулийн төслийг Улсын их хурлын гишүүн Бадамсүрэн нарын гишүүд санаачлан боловсруулжээ. Оролцоотой хүүхэд хөгждөг, хөгжсөн хүүхэд хамгаалагддаг. За энэ бол олон улсын баримтлагдаг гол зарчим. Гэвч Монголд хийсэн олон судалгаагаар эцэг эхчүүд орлогын төвшнөөсөө шалтгаалж хүүхдээ хүссэн сургалт дугуйланд нь хамруулж чаддаггүй хатан үнэн тогтогджээ. За энэ тэгшүү сайдлыг арилгахаар хүүхдийн хөгжлийг дэмжих тухай бие даасан анхдагч хуулийн төслийг боловсруулж парламентын босгоор алхуулахад бэлэн болсон байна. За хуулийн төсөлд дугуйлан секцийн төлбөрийг эцэг эхийн халааснаас биш үндэсний баялагын сангийн хүүгийн орлогоос шийтгэр тусгасан байна. За нэг өсөндөө баялагын хуримтлалаас хүүхэд бүрт хөрөнгө оруулах зорилготой гэлээ. Энэ төв санд 6 ихний төгрөг байна. Энэ 6 ихний төгрөгийг одоо жилд 4.1% хүүтэй санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах уу гадаадаас бонд одоо жилийн 4.1% хүүтэй одоо худалдаж авч энэ хөрөнгөө арвижуулж байгаа. Энэ 6 ихний төгрөгийн хүүхэд нэг жилд 200 гаруй тэрбум төгрөг төлөвлөж байна. Энэ хөрөнгөийнх нь 50-аас доошгүй буюу 120 тэрбумаас доошгүй хөрөнгийг энэ хүүхдийг одоо хөгжүүлэх секс дугуулan багш нарыг одоо дэмжих зориулъя гэдэг гол одоо хуулийн маань үзэл баримтлал ийм байгаа. Өнөөдөр хот хөдөөгийн хүүхдүүдийн хөгжих орчны ялгаа хэтэрхий олцсон. За нийслэлийн төвийн хүүхдүүд үнэтэй дугууланд явж байхад аслагдсан гэр хороолол болон орон нутгийн хүүхдүүдэд тийм боломж хомс байна. За энэхүү хууль батлагдвал санхүүжилтийн доктортой механизм бий болж хүүхэд бүр хөгжих боломж бүрдэнэ гэлээ. За хуулийн төслийг Улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлэг үзэл баримтлалын үед дэмжсэн учраас ойрын өдрүүдэд Улсын их хурлд аль бие ёсоор өргөн мэдүүлэхээр болжээ. Хүүхдийн туслангууд стандартын шаардлага хангахгүй үйл ажиллагаа явуулсаар байгааг салбарын мэргэжилтэн хэлж байна. Тухайлбал стандартын шаардлага хангасан цусланд тохирлын гэрчилгээ олгож гэрчилгээтэй туслангууд л үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл энэ жил 59 туслан үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтөй байгаа хэдий ч ердөө 20 гаруй нь тохирлын гэрчилгээтэй байна. Түнчлэн үйл ажиллагаа явуулах цуслангууд эрсдлийн үнэлгээг хийлгэх шаардлагатай байдаг. Гэтэл нийт бүртгэлтэй цуслангуудаас 6 цуслан эрсдлийн үнэлгээг хийлгэжээ. Нөгөөдөөгөр холбогдох албадаас хяналт шалгалт явуулахад дийлэнх цуслангийн ариутгал цэвэрлэгээ болон хоол хүнсний байдал хангалтгүй төвшөнд байгааг гэр бүл хүүхэд хамгааллын ерөнхий газраас хэлж байна. Үүнээс болж жил бүр цусланд амарч буй хүүхдүүд хэдэн зугаараа хоолны хордлоход ордог гашуун сургамж бий. Нөгөөдөөгөр хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах хяналтын камер хангалтгүй байгааг холбогдох мэргэжил сануулж байлаа. Цуслан руу хүүхдүүдийг аюулгүй тээвэрлэх стандартыг Харьяа аймаг дүүргийн засаг дарга нар хүлээж, цуслангийн замыг янзлах үүргийг хүлээдэг. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүй байгааг холбогдох албаны мэргэжилтнүүд хэлж байна. Одоо цуслангууд маань зам харга аягүй муутай. За энэ нөөрэ хүүхдийг эрсдэлд оруулах аюултай тийм ийм байна. За хоол үйлдвэрлэлийн хувьд бол одоо ариутгагч
тэр хоол үйлдвэрлэл эрхэлж байгаа одоо үзүүлж байгаа үйлчлж байгаа тоогооч нар тэр галтгооны одоо үйлчлэгч нар хөвчлэн одоо яах ёстой гэвэл цуслах хэлэх юм заавал тэр эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан байх ёстой. За эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаагүйгээс болоод галтгоонд ажиллаж байгаа энэ шинжилгээнд хамрагдаагүй ажилтнуудаас болоод нийтээрээ одоо хоолны одоо хүүхдийн халтар төвчин гарах тийм ийм эрсдлүүд бол байна. Манай улсад цусланд хамрагдах насны 900 гаруй хүүхэд бий. Тэдний ердөө 8.6% нь цусланд хамрагддаг байна. Тухайлбал 2024 онд 91,000, харин өнгөрсөн онд 85,000 хүүхэд цусланд хамрагджээ. Тэгвэл энэ жилээс цусланд хамрагдах боломжгүй хүүхдүүдийг дэмжих зорилгоор бүтэн өнчин болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн цусланд хамрагдах зардлын 90%-ийг Харьяа аймаг дүүргийн хүүхэд хамгааллын газраас хариуцахар болжээ. Эцэг эх буюу асран хамгаалагч 10% төлнө. Бусад одоо хувийг бол тухайн орон нутгийн хүүхд гэр бүлийн хөгжил хамгааллын газарт хэлтэст тухайн хүүхэд өөрөө хүсэлтээ өгнө. Хүсэлтээ өгөхөөр тухайн орон нутаг маань өөрсдийнхөө нөгөө одоо үнэлгээжүүлэх байхгүй тэр хүүхдүүдийг оноожуулна гэсэн тодорхой аргачлалтай бодлогдсон. Тэгэхээр одоо 5-аас 6 он авсан одоо тэр аргачлалаараа 5-аас 6 оноотой хүүхдийг хамгийн нэг наймарт бол энэ үйлчлэгэнд энд бол хамруулна гэсэн үг. Мөн энэ онд хүүхдийн цуслангийн стандартыг шинжилсэн. Тодорхойлбол амьдрах ухаан хөдөлмөрийн дадал олгох цуслан, нүүдэлчин ба өв соёл, гадаад хэл танин мэдэхүйн төрөлжсөн сургалттай болон гэр бүлийн цуслан зэрэгээр төрөлжүүлжээ. Энэ хүрээнд амьдрах ухаан хөдөлмөрийн 7 цуслан нэмэгджээ. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ анхаарлаа хандуулсанд баярлалаа.